Сайн цаана үзэгчтэй багийн даргын цаг ээлжид ярьсан нэвтрүүлэг маань эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт 1-р агийн засгийн дарга за тус баг дээр 13 жил яг тасралтгүй ажиллаж байгаа ариун загшд болж байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За багаар нь сонь сайхан юу вэ? Ямар ажлуудыг хийж амжуулж байна? За багаар бол сая 5 сард бол цэрэг татлагын ажил явууллаа. 127 иргэнээс за гадаадд байгаа болон 07 иргэдээс хасагдаад 97 иргэнд бол цэргийн зарлан татах үзье бүрэн тараасан за үзлэгдүүл 30 эдэн иргэд ирж бичсэн орсон байна. Ер нь ойрын өдрүүдэд нэлээх ажилтай л байлаа. Сая бас бүх нийтийн мод тарилт явагдсан тийм ээ. Танай баг дээр ер нь нэг юм модтой ногоон байгууламж аюулгүй гоё ингэ харагдуулдаг. Гоё хашаа оройтой айл ер нь ямар айлууд байна. Хамгийн түрүүнд хэнийг санаандж орж байна. За мэдээж манайх ч н одоо гэр хороолгүй амгалан хороолол чавлан жишг хороолол байдаг. За чавлан жишг хороолт бол лавгсар ахыг байдаг. За амгалан хороолт маань бас жишг болохоор бол эрдэнэчлүү ахыг маань бас өмнө жил бас нэвтрүүлэгт орж исэн аль маань байдаг. Ер нь бол энэ хоёрыг яг онцолж хэлж байна. Бас айлууд маань ер нь өмнөх жилүүдийг бодвол ногоон байгууламжийг тарьдаг болсон өөртөөхөө орчныг ер нь ногоон болгох дээр их анхаардаг болсон байгаа. Саяны үнгүү мод тараагаад одоо очиж тарьж өгсөн энэ үйл явдал шүү дээ тийм ээ. Энэнд ер нь танай багаас хэр олон хүмүүс авъяадаг хүсэлтэй өгсөн бэ? Тэгээ хэдэн ер нь тарьж өгөө? За ер нь бол 63 иргэн яг хүсэлтэй өгсөн. За ер нь айл дөрвүүдэд 300 модыг тараасан яг 63 иргэнд бол бас өрхтөө хүрч чадаагүй. Тэгээд одоо дараагийн бас нэг хайластик мэрэгчлэнээс аваад бас нэг 4-5 айл маань үлдсэн байгаа. Тэгээ за мөн бас ахмадуудтай бол 8 өрхийн одоо 3 мод жинсний мод цэг бол бас өгсөн байгаа. Нийт манайх одоо багаас авал 325 айл одоо модыг тарьсан байгаа. Яг ингээд хүүхдүүд маань очиод мэрэгжилтнүүд маань очиод одоо ингэж тарих шүү гэдгийг заавар зөвлөгөө өгч ажилласан. Тэгэхээр танай багийн иргэд ер нь өөрсдөө хэр идэвхтэй хамрагдчихсэн. Зарим газар бол нөгөө иргэд өөрсдөө бас гарч ирэхгүй дуудуулах юм тохиолдол байгаад байсан л да. Танай багийн хувьд иргэд нь өөрсдөө ер нь аливаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй байдаг гэж та боддгоо. Яг үнээр нь л хэлээ шүү. За манай багийн хувьд бол ер нь бол сая тарилт модоо бол ер нь Канад хаус, амгалан хороолол за мөн чавлан жишг хороолол гэдэг ингээд яг үндсэн 3 цэг дээр бол 300 модоо тараалт хийсэн. За мэдээж иргэд маань ер нь бол модыг ичгөх муутай байсан бол сая энэ жилийн тараалтан дээр бол ер нь яг л талхшилгүй чинь хүмүүс үнэхээр ичгтэй. За тэгээ манай дээр бас 25 эко клубын хүүхдүүд ингээд ажилласан байгаа. За хүүхдүүд маань ингээд зөвлөгөө өгөөд ингээд бас өндөр настай хүмүүстэй хөрсийн зөөлцөөд ингээд ажилласан. За бас ингээд ямар гоё арга хэмжээ вэ гэд хүүхдүүд маань урмын өвөг өгөөд ингээд ахмадууд маань бас залуучууд маань гоё арга хэмжээ ингээд хүүхдүүд маань нэлээд тэр үгээр урам ороод урам зоригтой ажилласан байна. Хүүхдүүд аюу итгэвтэй болчихсон байлээ те. Бүр өглөө ингээд нөгөө та хэдийг өгнө бол 9 цагт гээд та дууцсан юм байна. Тэгсэн чинь ингээд 7 өрөөгөөс сэрцэн амар догдолсон гэдэг гэж хэлжсэн. Тэгээд ерөөсөн тэр үед ч бас нэг жоохон хүүхдүүд өдөр байсан шүү дээ. Засмаас үе хайлаад. Тэгсэн чинь ямар ч ядарч байгаа юм ахаа тэрмээр байна гэдэг гэж хэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Бид чинь яг хүүхдүүдээс амралтын өдөр татж байгаа юм чинь буцаагаад хичээл ном хийх бас төвсөлтийн үе таарж байгаа гэдэг ингээд эртээ айл болох зохион байгуулалтанд ороод өдөөс хойш 2 өнгөрөөгөө тараасан чинь хичээ дараа хизээ уулзах модоо тарих байлээ гэд би бүр юу хизээ яах гэсэн чинь бүр модоо дахиж хизээ яах байлээ гэдэг. Ямар ч зөвлөгөө авах шаардлагатай хүмүүс маань иргэд өөртөө хуваараа мод аваад одоо тарилт хийхээр одоо зөвлөгөө шаардлагатайг бол тайзтайгаа дахин холбогдъё гэж хэлсэн. Хичээ дараа бидэд яг ингэж ирнэ шүү гэдэг. Ер нь бол амар хүүхдүүд маань ямар итгэвтэй болсон байлаа. Ер нь баруун хэлсээр хамгийн газраас бол жил болгон бол бүх нийтийн мод тарих үеэр бол өмнөд ингээд мод өдр ингээд тараадаг байсан шүү дээ тийм. Тараадаг байсан үеэ энэ жил өөртөө очиж суулгаж өгсөн үе хоёрын хооронд нэг ямар ялгаа ажиглагдав. За мэдээж нөгөө нэг ямар нэг ажилч ингээд олон жил хийсний туршлага гэж байна. Өмнөд бид нар ингээд за мод тарих хүсэлтэй хүмүүстэй шууд дуудаад юм ингээд өгчдөг байсан. Энэ жилийн үед бол бас үнгүүдх магадaltaй гэд үнгүй юм бол үнгүүдх магадaltaй гэд бид хүн бол урьдчилаад нөхөө хосон байх шаардлагатай гэдэг шаардлагыг тавьсан байгаа. Иргэд маань бүр нөхөө хосон яг тэр тоогоор нөхсөн энэ жилийн онцлогоор мөн хөрсийг бол угаас жил болгон бэлдэж өгдөг. Энэ жилийн үед бол хөрсөө бас 6 цэгдээ бүр
асгаж манай багийн хувьд бол бүр бэлдэж ирээдтэй өгсөн. За мөн усны асуудлыг бүрэн шийдэж өгсөн болохоор илүү давуу талтай их нарийн болж байгаа. Тэгээ ирээдч ер нь бүр илүү ногоон байгууламжийг тарих дуртай болсон. Яг ийм 2 өдөр ингээ үнгүү ус тараа шүү, ус маань үнгүү байгаа шүү гэдэг мэдээлэл өгснөө дараа нөгөө иргэдээс наа чи худлаа юм байл шүү дээ гэсэн манай айгу пэйж дээр ийм 2 3 коммент орж ирсэн. Яг танай багийн хувьд яг тийм гомдол өрн гарч ирсэн үү? Усвал яалтчгүй 2 өдөр үнгүү байсан тий. Манай дээр тийм гомдлол гараагүй. Яг өөрөө би амгалан хороол дээр яг ирээдээ авахд ямар үнгүү ус ингээд өгж байгаа чи харин тийм министэ гоё ингээд хүмүүс нэлээ ойчир тараал ус зааваад ингээд үйлчлэг авч ирсэн болохоор ямар нэг худлаа гэсэн яриа бол гараагүй. Тэгэхээр яг 2 өдөр үнгүү ус тарааж ажилласан. За мөн дээрээс нөгөө та бүхэн дээлгээд хашаандаа ингээд ямар ч модгүй байгаа хашааны үн модтой хашааны үн хоёр ингээ харилцсан өөр юм байлээ шүү дээ. Ногоон байгууламжтай болохоор нөгөө газрын үнэ нь өсөд байгаа явцдаг юм зах зээл дээр тийм судалгаа бэлт юм байлээ. Тэгэхээр танайх ингээд энэ жил мод тэрэ дараа жил тэр чи бүр гоё урах юм. Жил ирэх тусам танай одоо энэ хөрөнгө өсөж ийн бол гэсэн үг юм да тийм шүү. Тэгээ ургалтаараа тэр чи яс зун нь гоё сүүдэр тусан те хүүхдэд тоглох орчин нөхдөд. Одоо баг дээр юу нэг ямар ажил хийгдэж байна? Бас нөгөө нэг иргэдийн спортын наадам их амжилттай оролцсон байлээ. Одоо бүсийн тэмцээнд орох гээд бэлдэж байна уу? Тийм манай бүсийн тэмцээнд сая баруун цөмний 9 багтаа бас спортын арга хэмжээ зохиолоо. За энэс манайх 12 алтыг авлаа. За ингээд багийн дүнгээр бол тэргүүн байрыг эзэлсэн байгаа. За энэ дээр яг давтамжгүй бол 97 иргэн хамрагдсан. Да давтамжтай тоогоор бол 141 иргэн хамрагдсан байгаа. Иргэд маань ер нь багийн үйл ажиллагаанд ер нь мэдээж 10 хэдэн жил ажиллаж байна. Яалтчгүй амар хичгтэй хамрагддаг. Энэ дэшүүнд бас иргэдтэй баярлалаа гэж хэлье. За одоогоор бол сумдын дунд болж байгаа үйл ажиллагаанд манай 57 тамирчид яг оролцож байна. Баруун цумаар төлөөлөөд. За мөн одоо баг дээр бол баруун цумын тамгын газрын сэтгэл зүйч одоо оюутайгаа хамтраа төсвөр насны хүүхдүүдэд мэрэгчлээ хэрхэн сонгох. За мөн сэтгэл зүгээ хэрхэн хэмж ажиллах уу тэр тал дээр нэлээд сургалтыг авахар төлөвлөд ажиллаж байна. За мөн багийн хүүхдийн баяртай эрхийг хамгаалах өдөртэй халуугдуулаад мөн хүүхдүүд рүүгээ одоо тоглоомын талбай орчимд нас тодорхой хэмжээний хөгжөөнд арга хэмжээ зохиох гээд одоо бас бэлтгэл айдалд орчод очино. Ер нь нэгдүгээр байгуул юу гэдгийг газар нутгийн хувьд ч гэсэн дахин төлөвлөлтөнд орсон гэдгээр бас нэлээд онцлогтой тийм. Иргэд тэртлийн асуудлаа ер нь хэр хүлээж байна, хэр асууж байна. Ер нь тэр газар чөлөөлөлтийн асуудал нь ямар хуурстанд явагдаж байгаа вэ? Ер нь бол манай амгалан орооч дахин төлөвлөлтөнд орчод байгаа. Гэтэ амгалан орооллын одоо 10 дугаар игнээс хойшоо 100 дугаар игнээр болтлоо бол дахин төлөвлөлтөнд орсон зураг гарсан явж байгаа. Ер нь бол иргэд байнгын асууж байгаа. Тэгээд мэдээж төрийн ажил бас эхлээд наанад цаас бичгээр хажуулах ажил явагдаж байна. Ер нь нэлээд л оглолттой байх шүү лээ тийм. Одоо иргэнд тохиолдож байгаа асуудал одоо гэр бүлийн асуудалч байсан бид нар оролцдог нохооны асуудалч байсан ордог хогон дээр ч одоо ингээ орохгүй салбар орохгүй цэг юм гэж байдаггүй. Тэгэхээр бидний ажил угаасаа байнгын л одоо өргөлж идэг гэх юм одоо ямар ч энэ одоо үйлчлэгийн нэгдсэн төв рүү орж ирсэн хүмүүс энд бол амьдрал буцалдаг юм байна штэ л гэж ярьдаг. Нэгдүгээр багийн үед хэр олон хүн амтай тэдгээр одоо хэр олон нь одоо бас ингээд өөрсдийн гэсэн ажил байгаа тийм. Ер нь бол манай багч нь Сүхбаатар аймгийнхаа 63 сумын хамгийн том баг нь 1208 өрхтэй 4225 хүн амтай ингээд ер нь байнгын нөхцөлтийн байдалтай хэлждэг. Ажил болоод нөгөө амьдралын чадвар нь хэр хүснэ гэдэг чинь хэр өөрчлөлттэй. Ер нь ижил төвшнэл тэгш төвшнэл гэж байдаг та ер нь ажилгууд бас ховор ажилтай хүмүүс ч ихтэй. За баярлалаа. Цаг зав гаргасанд. Тэгээ таныг бас иргэд тэнцээ хүлээгээд зогсоод байгаа болохоор ингээд яаралтайгаар дуусгая. Тэгээд хүүхдийн баяр болгож байгаа холбогдуулаад хийх гэж байгаа ажилд нь амжилт хүсье. Хүүхдүүд ч гэсэн танай баг хүүхдүүд бол за яах бол гэж хүлээж байгаа та тийм. За баярлалаа.